Модуль 5. Тайлагнал, ил тод байдал, хяналт. Аймаг дүүргийн хөлбөр эрхлэлтийн байгууллага болон бусад холбогдох байгууллага нь олгосон жижиг зээл, гаргасан батлан даалт, нөхөн төлсөн хүүгийн болон үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн тухай мэдээллийг маягтын дагуу гаргаж, сар бүрийн 3 өдрийн дотор хөлбөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээллийг нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан улирал тутам зээлдэгчдийг хамруулан жижиг зээл санхүүгийн дэмжлэгийг зориултын дагуу зарцуулж байгаа эсгэд хяналт хийж дүн мэдээг тухай бүр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүн мэдээг нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хяналт хийх үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын болон иргэдийн бүлгийн төлөөллийг оролцуулж болно. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн хөрөнгийн их усүрийн хэмжээ, дамжуулан олгох банк болон зээлдэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой дүрм журам, өдөр дамж, бусад баримт бичиг, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг цахим хуудасаар дамжуулан нийтэд мэдээлж, мэдээллийг тогтмол шинжилнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүгэн нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, аймаг дүүргийн салбар зөвлөл хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаар хяналт шалгалт хийлгэж болно. Жижиг зээл санхүүгийн дэмжлэгийг зориултын бусаар зарцуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд олгосон жижиг зээл санхүүгийн дэмжлэгийг буцаан төлөвлөнө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Жижиг зээл санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн хуулийн этгээдийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна. Жижиг зээл санхүүгийн дэмжлэгийг хууль бусаар ашигласан иргэн төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн этгээдийн бүртгэл хөтөлж олон нийтэд мэдээлнэ. Жишээ 1. Хуваарь хөдөлмөр эрхлэгч бэн газар тариалан эрхлэх төслөөрөө шалгарч хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас санхүүгийн дэмжлэг авсан боловч шалгалтын явцад зориултын бусаар ашигласан нь тогтоогдсон тул олгосон санхүүгийн дэмжлэгийг буцаан төлөөлөх шийдвэр гаргав. Дүгнэлт. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүгэн нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг заасан хугацааны дагуу тайлагнах, ил тод байх, хяналт шалгалт нийцүүлэх, үл нийцүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ зэргийг энэ модулийн хүрээнд авч үзлээ. Уг журмыг засгийн газрын 2021 оны 11 сарын 3-ны өдрийн 340 дугаар тогтоолын хавсралт болон шинжлэн баталсан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаар тогтоолуудыг уншиж судална. Анхаарал тавьсан танд баярлалаа.